Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Математикийн хичээл дээр өгөгдөлтөй ажиллах тухай баттан үзье. Зургийг ажиглаарай. Зурагт байгаа зүйлсийг шин чанараар нь хэрхэн ангилж болох вэ? Тэгэхээр бид өмнөх мэдлэгээр зургийг ажиглаад 1 ба 2 шинжээр нь дугуй дүрсэнд болон хүснэгтэн хэлбэрт ангилан ялгаж сурсан байгаа. Эндээс бид өгөгдөлтөй ажиллах тухай үзэх болно. Тэгэхээр өгөгдөл гэж юу вэ гэхээр эмх цэгцгүй өгөгдсөн эдгээр зураг нь өөрөө өгөгдөл байх нэ. Өгөгдлийг диаграмаар хэрхэн илэрхийлэх тухай баттан үзнэ. Бид цуглуулсан мэдээллийг хүснэгтэд бүртгэхээс гадна диаграмаар илэрхийлж болдог байх нь. Тэгвэл диаграм гэж юу вэ гэхээр янз бүрийн хэмжээг илэрхийлсэн зураглалыг диаграм гэдэг. Диаграм нь өөрөө зурган хэлбэртэй хэрчмийн багнан диаграм гэж ангилагддаг байх нэ. Нэгдүгээрт бид зурган диаграмын тухай үзье. Зураг дүрсийг ашиглан юмсийн тоо хэмжээг зурган диаграмаар дүрсэлж болдог. Бид мэдээллийг диаграмаар дүрслэх нь тоо хэмжээг харьцуулахад хялбар болдог байна. Жишээ нь хүүхдүүд ямар заримагт дуртайг энэ зурган диаграмд харуулсан байна. Гэхдээ заримгаар төлөөлөөд нэг заримгаар 2 гэсэн тоог төлөөлж зурсан байх нэ. За диаграмаа сайн ажиглаарай хүүхдүүдээ. Нэг заримг нь 2-той тэнцүү юм бол нийтдээ хэдэн заримг байна вэ? За бид зургаа ажигласан бол дараах асуултанд хариулна. Аливаа диаграмыг хараад түүний илэрхийлсэн асуултанд бид хариулж болно. За жишээ нь хэдэн хүүхэд шоколадтай заримг дуртай вэ гэсэн асуултанд бид зурган диаграмаас харъя. За тэгвэл шоколадтай заримгт 6 ширхэг заримг байна. Нэг заримг нь 2-той тэнцүү юм бол 6 заримг нь 12 болно. Тэгэхээр 12 хүүхэд шоколадтай заримд дуртай байх нь. Гэх мэтчлэнгээр бид дараах асуултанд хариулж болох нэ. Харин 7 хүүхдийн дуртай заримгийг нэрлэнэ үү гэж байна. За зураг ажиглая. Хаарцтай заримд 3 бүтэн заримг, 1 тал заримг байна шүү дээ хүүхдүүдээ. Тэгэхээр бүтэн зарим маань нэг нь 2 юм бол 3 бүтэн гэдэг маань 6 болно. Харин тал зарим маань 1 гэсэн тоог илэрхийлж байна. За тэгэхээр зургийг ажиглавал хаарцтай зарим нь 7 хүүхэд дуртай байх нь шүү дээ. За гэх мэтчлэнгээр бид аливаа зурган диаграмаас бид дуртай асуултанд хариулж болох нэ. Зургаа ажиглаад тоогоо гаргаад асуултанд хариулж болдог байх нь хүүхдүүдээ. За багнан диаграм. Багнан диаграмаар юмсийн өсөлт бууралтын байдлыг харуулахад илүү тохиромжтой, ижил өргөнтэй янз бүрийн урттай тэгш өнцгтөр илэрхийлсэн байдаг байх нь. Жишээ нь 3-ын байнгын сурагчид тэжээдэг амьтдын талаар судалгаа гаргажээ. Судалгааг багнан диаграмаар дүрсэлсэн байна. Тэгвэл дээрх судалгааг цөмөөрөө хэрхэн дүрсэлсэнийг ажиглая. За туулай, нохой, загас, яс мэдхий, шувуу, муур тэжээдэг байх нь энэ ангийн сурагчид. Тэгвэл ямар амьтныг хэдэн ширхгийг тэжээдэг вэ гэдгийг бид дээдлэлт нь дүрсэлсэн дүрсээр харж болох нэ. Жишээ нь туулайг 3 ширхгийг тэгш өнцгтөр дүрсэлсэн байна. Нэг тэгш өнцгт нь 1 гэсэн тоотой тэнцүү байх нь. Тэгвэл туулайг 3 хүүхэд тэжээдэг болох нь. Харин нохой 5 хүүхэд тэжээдэг байх нь. Яагаад гэвэл 5 тэгш өнцгтөр дүрсэлсэн байна. Мөн
5 гэсэн тоонд харгалзаж тэнцүү очиж байгаа харагджээ. Гэх мэтлэгээр бид зургийг ажиглаад ямар амьтныг хэдэн хүүхэд ижиддэг вэ гэдгийг харж болох нэ. За асуултанд хариулъя. Хичнээн хүүхэд туулаад ижиддэг вэ гэсэн. Тэгвэл 3 хүүхэд ижиддэг. Хүүхдүүд аль амьтныг илүү их ижиддэг вэ гэсэн. За 6-аас ажиглахад 5 хүртэлх тоон дээр нохой дүрсэлсэн байна. За нохойтой тэнцүү амьтдын тоо байхгүй байгаа учраас хамгийн их ижиддэг амьтан бол нохой байх нь. За нохойд ижиддэг хүүхдүүд яст мэлхэд ижиддэг хүүхдүүдээс хэдээр олон бэ гэж. Яст мэлхээр нэг л хүүхэд ижиддэг. Харин нохойг 5 ижиддэг. Тэгвэл нохой хэдээр олон бэ гэдгийг бид хэрхэн олох вэ? Өөртөө чэйчээ бодроо хүүхдүүдээ. За тэгэхээр 5-аасаа 1-ийг хасаад 4-өөр олон хүүхэд нохойд ижиддэг байх нэ гэж хариулна. За ямар амьтныг хамгийн олон хүүхэд ижиддэг вэ гэхээр би түрүүн бодож олсон нохойг хамгийн олон хүүхэд ижиддэг байсан. Нийт хэдэн хүүхэд амьтанд ижиддэг вэ гэдэг асуултанд бид нийт тоогоо нэмж нийлбэрийг олох ёстой. За эндээс бид багнан диаграмаар хэрхэн дүрсэлдэг болохыг олж мэдлээ. Тэгэхээр багнан диаграмаар юмсын өсөлт бүрэлтийг ижил хэмжээтэй өргөнтэйгээр дүрсэлдэг байх нэ. Дүрслэхдээ багнан диаграмынхаа доод талд нь амьтдын нийсийг босоогоор урт талд нь тоо хэмжээг дүрсэлсэн байна. Ажиглаараа хүүхдүүдээ. 3-дугаар хэмжээг янз бүрийн урттай хэрчмээр дүрсэлсэнийг хэрчмэн диаграм гэдэг байна. Жишээ авъя. Сургуулийн 6-аас 11-р ангийн сурагчдын тоо буюу хүүхдийн цусланд сард хичнээн хүүхэд амарсныг хүснэгтээр үзүүлсэн байна. Мөн доод талд нь дээрх тоог хүснэгтээс хараад хэрчмэн диаграмаар дүрслээрэй гэсэн байна. За эхний диаграмт нь сурагчдын тоог үзүүлсэн байна. Тэгвэл бид одоо сурагчид хэдэн сард хэдэн хүүхэд амарсныг хүснэгтэн мэдээлэлээс хараад хэрчмээр үзүүлэх ёстой. За 6 сард, 7 сард, 8 сард, 9 сард, 10 сард бид нэр хүснэгтэн мэдээлэлээс хараад харгалзах тоо хүртэл хэрчмээр сар бүрийгээ зурж үзүүллээ. За ийхүү үзүүлгийг хэрчмэн диаграмаар үзүүлэх гэж нэрлэж байна. Дэвтэртээ тэмдэглэж аваарай хүүхдүүдээ. За бид 3 диаграмаа харьцуулан жишээн дээр тайлбарлаа. Одоо бүгдээрээ дасгал ажиллая. Дасгал 1 128 дугаар хуудасны 561 дугаар дасгалыг ажиллая. Нэгэн гэр бүл 5 ам бүлтэй. Аав нь 50, ээж нь 45, том хүүхэд нь 20, дунд хүүхэд нь 15, бага хүүхэд нь 5 настай бол хүн тус бүрийн насыг диаграм дээр тэмдэглээрэй гэж байна. За бид эхлээд өгүүлбэрээ сайн ойлгож унших ёстой. Дараа нь энэ өгөгдөл дээр ямар диаграм тохиромжтой вэ гэдгээ бодно. Тэгэхээр энэ удаад бидэнд хэрчмэн диаграм илүү тохиромжтой байх нь гэж үзээд багш нь хэрчмэн диаграмыг байгууллаа. За диаграмаа байгуулахдаа бид 6-аас 6 зургаас доод талд нь юмсынхаа нэрийг бичнэ. Урт талд нь босоогоор юмсын тоо хэмжээг бичиж өгнө. За тэгээд түүн дээр хэрхэн бичнийг ажиглая. За доод талд нь өгүүлбэрээ уншаад аав ээж том дунд бага хүүхдийг бичлээ. Харин урт талд нь хамгийн их нь 50 хүртэл тоо байгаа учраас багш нь 10-аар өсгөөд 50 хүртэл бичлээ.
За одоо бидэнд диаграмд юу хэрэгтэй вэ гэхээр гарчгаа бичих ёстой. За диаграмд гарчиг бичснээр бид юуны диаграм болохыг олж хардаг байгаа. Тийм учраас гарчиг бол маш чухал. Заавал бичих ёстой зүйл. Энэ диаграмын хувьд бид гэр бүлийн гишүүдийн насыг дүрсэлж байгаа учраас тэр гарчгаад бичлээ. За өгөгдлийнхээ дагуу аав ээж, том, дунд, бага хүүхдийн насыг харгалзах тоо хүртэл нь багш нь хэрчмээр зурж үзүүллээ. Ажиглаж хараад өөртөөхөө бодож байгаатай тулгаад дэвтэртээ зурж тэмдэглэж аваарай хүүхдүүдээ. За энэ бол хэрчмэн диаграмаар дүрсэлсэн байна. За дараагийн дасгалыг 9-р хуудасны дасгал 564. Өгөгдлийг уншаарай. За хүснэгтэд өгөгдсөн өгөгдлийг багнан диаграмаар дүрслээд дараах асуултанд хариулах ёстой юм байна. За диаграмд хүснэгтэн дотор сурагчдын нэрс өгөгдсөн байна. Дээс тоглоод өсөрсөн тоо өгөгдсөн байна. Хүүхдүүд хэдэн удаа өсөрсөн бэ гэдэг тоог өгсөн байна. За үүнийг багнан диаграмаар дүрслэн үзүүлэх ёстой байна. За та нар дэвтэр дээр дүрсдээрэй хүүхдүүдээ. Тэгээд багшийнхаа дүрслэлтэндээ тулхан хараарай. За багш нь гарчгаа хүүхдүүдийн өсөрсөн тоог дүрслэв гэж бичлээ. За тэгээд тоо хэмжээгээ хүснэгтэн мэдээлэлээс ажиглахад хамгийн их нь 22 хүртэл өсөрсөн байгаа тул багш нь 5 тоогоор өсгөөд 25 хүртэл тэмдэглэлээ. Үүнийг хэрхэн тэмдэглэх вэ гэдгээ бид хүснэгтэн мэдээллээс сайн ажиглаж тооцоолох ёстой. Урьдчилан тооцоолснороо бид тоо хэмжээгээ хэд гэж бичих ёстойгоо бодож олно. За диаграмынхаа доотлолт нь хүүхдүүдийн нэрсийг бичиж өгч байна. За одоо диаграм дотроо өсөрсөн тоог ижил хэмжээтэй багнаар дүрслэн харуулна. Дорж 8, сувд 22, амар 10, болд 8, туяа 15, бат 20 удаа өсөрсөн учраас харгалзах тоо хүртэл нь ижил хэмжээтэй багнаар багш нь дүрслэлээ. За одоо диаграмаа сайн ажиглаад энэ мэдээллээ ашиглаад бид асуултанд хариулах ёстой. Хэн хамгийн олон өсөрсөн бэ? Сувдаа хамгийн олон өсөрсөн байна. Бэд нь туяа хэд өсөрсөн бэ гэхээр туяа 15 өсөрчээ. Бэд нь сувдаа батаагаас 2-оор олон өсөрсөн байна. Гээд нь доржоо болдоо 2 адил тоотой өсөрсөн байна. За дээд нь бүх хүүхэд нийлээд хэд өсөрснийг нэмээд нийлбэр нь 83 гэж оллоо. За хэрхэн хариулсныгаа цөмөрөө хүснэгт багнан диаграмаас хараад зөв эсхийг сайн шалгаарай. За бид багнан диаграмыг дүрслэхдээ зайг сайн тооцоолно. За тоо хэмжээг босоо хуваарийн дагуу бичнэ. Хэмжих нэгжээ бичнэ. За юмсийн нэрийг бичнэ. Тэгээд тоонд харгалзах диаграмаа зурна. За бид энэ дарааллын дагуу бодлогоо бодлоо. Сурах бичгийн хуудас 55, дасгал 227. За заавартай танилцъя. Хүснэгт дэх өгөгдлүүдээр зурган болон хэрчмэн диаграмыг дүрслээрэй гэж байна. За хүснэгтэнд хүний нэр өгсөн байна. За жингийн хэмжээг өгсөн байна. Тэгвэл энэ мэдээллийг ашиглаад бид эхлээд зурган диаграм байгуулъя. За зурган диаграмаа байгуулахын тулд бид хүснэгтээ бичээд эхэнд нь хүний нэрээ бичнэ.
За өгөгдлөө ажиглаад хүснэгтэй ажиглаад за нэрсээ бичлээ. Одоо бид зурган диаграм байгуулж байгаа учраас тоо хэмжээг зургаар өгөх ёстой. За түүний өмнө гарчгаа бичнэ. За манай байгуулж байгаа энэ зурган диаграмын гарчиг нь үзүр үзсэн хүмүүсийн жин гэсэн гарчигтай байна. За одоо түхэн тус бүрийн жингийн хэмжээг зургаар үзүүлнэ. За багш нь ийм төрс сонголоо. Дугуй дүрс мөртлөө дотроо 4 хуваагдсан байна. За өвөө 70 кг жинтэй гэсэн учраас багш нь ингэж зурлаа. Аав 80 кг жинтэй. Ээж харин 60 кг жинтэй. Охин 30 кг жинтэй. За тэгвэл эдгээр дүрс нь хэд гэсэн тоог төлөөлж байна вэ гэдгийг одоо харуулъя. Нэг дугуй дүрс маань 20 кг-ыг төлөөлж байгаа юм биш үү хүүхдүүдээ? За эдгээр зургийг ажиглаад бид асуултанд хариулах ёстой. За диаграмыг бид нэр уншаад өөртөө асуулт зохиогоод түүндээ хариулж болно. Бид энэ мэдээллийг авахын тулд диаграм ашиглаж байгаа шүү дээ хүүхдүүдээ. За энд диаграмаас хамгийн их жинтэй хүн бэ гэдэг асуултыг зохиолоо. За хариулт нь А байх нь. А бол 80 кг жинтэй. За дараа нь бүгд нийлээд хэдэн килограмм болох вэ гэсэн асуулт зохиолоо. Тэгэхээр бүх хүмүүсийн жинг нэмэхээр бүгд 240 кг жинтэй боллоо. За сайн ажиглаарай. Бид хэрхэн багнан диаграмаа байгуулж асуулт зохиож хариулж байна вэ? Бид зурган диаграм дээр зургаа хэдээр төлөвлөх үү гэдгээ сайн тооцоолох ёстой. Хэд гэсэн тоог бид нэг зургаар төлөөж зурх вэ гэдгээ сайн тооцоолоод диаграмаа байгуулнаа. За өнөөдрийн хичээлд ойлгосноо хүүхдүүдээ? Тэгэхээр зурган диаграм, багнан диаграмыг зурж дүрслэхдээ юуг анхаарах ёстой вэ? За хоёуланд нь гарчгаа бичнэ. Энэ нь юуны тухай диаграм болохыг итгэж байгаа учраас маш чухал. За тоо хэмжээг дүрслэнэ. Юмсынхаа нэрийг бичнэ хоёуланд дээр нь. За зурган диаграм дээр зураг дүрс нь ямар тоо хэмжээг илэрхийлж байгааг бичнэ. Харин багнан диаграм дээр юмсын тоонд харгалзах диаграмыг зурна. За эдгээр зүйлийг бид диаграм байгуулахдаа анхаарах ёстой байх нэ. Хичээл анхааралтай сонссон хүүхдүүдэд баярлалаа. Гэрийн даалгаварт сурах бичгийн 54, 128, 129 дугаар хуудас дасгал 225, 226, 560, 565, 566 гэсэн 5 дасгалыг тус тус зааврын дагуу ажиллаарай. Анхаарал тавьсанд баярлалаа.